За сайн байцгаана уу. Орой минь төргий юу. За өнөөдөр нэг товчхон лайв хий гэж бодож байна. За юуны өмнө ямар ч хэлсэн өмнөх нөгөө нэг лайвын үеэр би чим одоо шинэ дагагчтай бас нэг ном бэлгэлнэ гэсэн. Энэ удаа дахиад нэг бас номыг бас шинэ дагагч нартай бэлгэлье гэж бодож байгаа. За энэ удаа бол одоо нөгөө нэг өмнөхтэйгээ адилхан энэ миний энэ ном байгаа. Энийг шинэ дагагч нартай бэлгэлье гэж бодож байгаа шүү. Тийм учраас шинээр дагсан улсуудад бол ном дахиж бэлгэлнэ. За тэгээд бас үзүүлж харуулах улсуудад 5 хүнийг одоо үнгүй болон ойчиргүй ингэж үзэхээр шийдсэн. Одоо лайв болгон дээр одоо тийм хүмүүсүүдийг бас тийм ирэхээр бол шагнах болно гэдгийг дахин хэлье. Лайв болгон дээр. Тийм учраас одоо та бүхэн маань бол одоо энэ сайхан номны эзэн болох боломж байгаа шүү. Тийм учраас энэ лайвын маань одоо бусдад сайн шеэрлээ түгээгээд энэ шинэ азтангуудыг тодруулахад бас туслаарай гэж хүсмээр байна. За энэ ном маань бол маш олон тийм шинэлэг сонирхолтой сэдвүүд агуулсан байгаа. 100-аад сэдв байгаа. За тэгээ энэ бол эрүүл мэндийн тухай. Гэхдээ одоо эмчнэрт зориулсан биш. Ер нь ямар ч хүн эмч хүн уншвал бүр хэрэгтэй. За эмч биш хүн одоо зөвөр уншсан ч гэсэн энэ бол одоо эрүүл мэндийн талаар маш их өргөн мэдээллийг авах тэгсэн мөртлөө доторх агуулгын хувьд бол ийм зугаатаагаар бичсэн ийм ном байгаа шүү. Номын дэлгүүрүүдэд байж байгаа. Гэхдээ би бол дагагч нартай бол бас бэлэглэнэ гэж бодож байгаа. Шинээр дагсан улсуудад шүү. Тийм. Нэгийг бэлэглэнэ. За тэгээд өнөөдрийнхээ сэдв рүү бас орё гэж бодож байна. Өнөөдөр бид нар витамин D болон за тэгээд омегагийн омега 3-ын тэгээ мультивитамины жоохон зохистой хэрэглээний талаар ярина. Замбраагүй хэрэглээ их байх шиг байна гадуур. Тийм учраас энэ замбраагүй хэрэглээг жоохон зэгцлэх шаардлагатай, зөв хэрэглэх шаардлагатай гэж үзэж байгаа. За тиймээс та бүхэн маань бол өнөөдрийн энэ лайвыг бас тухлан сууж үзээрэй. За хүмүүсүүд маань ороод ирэхлээрээ зэрэг бусдыгаа дуудаад шеэрлээд за тэгээд шинээр одоо ийм эрүүл мэндтэй холбоотой лайвыг үргэлжлүүлээд сонсох сонирхолтой хүмүүс байвал дагах гэдэг товчийг дагаад өгөөрэй. Тэгэх юм бол маш олон хүн дагаснаар дараагийн лайв дээр цуглархтай их амархан болдё шүү. Одоо бол бид нар доор хаяж 100 хүнийг цугларсны дараа лайва эхэлдэг байгаа. Тийм учраас та бүхэн маань богино хугацаанд цугларчих юм бол лайв маань хурдан эхлэх болно. За. Та бүхний хүлээж байна. Хэд орж ирж байна? Одоо цугларж байна уу? Харагдаж байна уу? Харин. Харагдаж байна. За та бүхэн маань яриа сонсогч байвал одоо сонсогч гин гэд хэлээрээ. Дүрс хэрвээ тод биш байвал хэлээрээ. Тэгэх юм бол бас гэрэл нэмж асаах болно. За. Хангалттай байна уу? За яриа сонсогч гин гэнэ үү? За комент хэсгээр сайн бичээд өгөөрэй. Яриа хэр сонсогдож байна? За жоохон хүлээе гэж бодож байна. 1 минут хүлээе. Голдуу 1 минутын дотор бол ингээд 100 гаруй улсууд ороод ирдэг байгаа. За тийм учраас өнөөдрийн сэдэв бол энэ D витамины за дээр нь бол омега 3 гэд одоо тос байгаа. Эдгээрийн зохистой хэрэглээний талаар ярих болно. За ингээд 1 минут хүлээе. Номноос нэг хүлээж байгаа ганц сэдв ярих. Номны талаар уу? Агуулга уу? Гэхдээ яг энэ дээр чи бас их олон сэдв байгаа л да. Аль сэдвийн одоо хүлээж авах зураа номноос нэг сэдв яриад өгчөөч л гэж байна. За энэ дээр бас их сонин сэдв их бий. За энэ дээр бол жишээлх юм бол ингэж байна. Амьтны одоо эд эрхтний хүнд шилжүүлэн суулгах боломжтой юу гэсэн ийм жишээлбэл нэг сэдв байна л да. Энэ бол зүгээр одоо ингээд энгийн одоо сэдв байгаа. За үүний хүрээнд бол ер нь бол амьтны эрхтний хүнд ингээд шилжүүлэн суулгаж ирсэн оролдлогууд бүр 1905 оноос эхэлсэн байл. За тэгээд эхлээд бол бөөрийн дутагдaltaй хүүхдэд туулааны бөөрнөөс суулгаж тэгээ үр дүнг нь ажиглаж үзсэн юм байна. Тэгсэн чинь тэр туулааны
одоо бөөрийг шилжүүлэн суулгасны дараа тэр хүүхэд бол нэг 16 хоног амьдраад за тэгээд одоо дараа нь бие нь огцон муудаад ингээд нас барсан ийм түүхтэй юм байна. 1900 биш 1905 оноос эхэлтэй гэж баг 120 жилийн өмнөөс ингээд амтны эд эрхтнийг бол ингэж суулгаж ирсэн юм байна. Тэгсэн чинь дараа нь юу болсон бэ гэсэн чинь 1906 онд бол Гаха Яма зэрэг амтны судсыг хүнд залгаж судсыг нь одоо ингэж хүнд ингэж шилжүүлэн суулгаж ирсэн юм байна. Тэгвэл хүссэн үр дүнтэй ерөөсө хүрч чадаагүй гинэ 1906 онд. За тэгсэн чинь 1910 онд болохоор сармагчны бөөрийг хүнд шилжүүлэн суулгасан чинь нөгөө нэг өвчтөд нь 32 цаг одоо амьд яваад нас барсан ийм бас харамсалтай түүх байна. Гэхдээ яг орлого бол их чухал да. За тэгсэн чинь 1923 онд болохоор хурганы бөөрийг мөнгө усны хордлогоноос болоод бөөрийн дутагдлалд орсон хүнд шилжүүлэн суулгасан бөгөөд 9 хоног амьдэрсэн гэж байна 1923 онд. За иймэрхүү маягаар ингээд суулгасаар байгаад хамгийн сүүлд нь болохоор 2022 оны 2 3 жилийн өмнө 1 сарын 10-нд анагаах ухааны шинжлэх ухааны одоо түүхэн тэмдэглэх төвөл явдал болсон нь болохоор Балтимор гэдэг Америкийн хотод 57 настай хүнд өвчтөй эрэгтэй хүнд гений өөрчлөлттэй гахаан зүрхийг амжилтаар суулгасан зүрх шилжүүлэн суулгасан юм байна. Гахааны зүрхийг. За тэгээд ингээд энэ хүн маань бол 56 хоног амьдэрсэн. Тэгээд 56 хоногийн дараа зүрхний дутагдлаас болж нас барсан. Гэхдээ яг судлаач нар нь бол нөгөө хүн маань уух ёстой эмээ бас жоохон хангалтгүй уусан гэж бас таамаглаж байгаа юм байна лээ. Гэхдээ яг ер нь бол энэ маш том амжилт гэж үзэж байгаа юм байлээ. Цаашдаа бол иймэрхүү юм бол ингээд үргэлжлүүлэх юм шиг байлээ шүү. За энэ бол жишээлбэл одоо энэ ном дээр байгаа энэ 100 гаруй сэдвийн нэг л сэдв байгаа. Үнэхээр сонирхолтой сэдвүүд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр шинээр дагсан нэг хүндээ энэ номыг нэгийг бэлгэлнэ гэж хэлмээр байна. За. Үндсэн сэдв рүү орох уу? За хүмүүс орж ирж гэнэ үү? Хэр цугларж байна да? 180. За ороод эхэлчихсэн юм байна тийм ээ. За өнөөдөр витамин D-ийн хэрэглээ зөв зохистой хэрэглээ. За тэгээд омега 3 гэдэг одоо ийм одоо бэлтгэл байгаа шүү дээ. Энийг зөв зохистой хэрэглээ. За тэгээд мультивитамины хэрэглээ гэдэг. За тэгэхээр энэ гурвын хэрэглээ бол одоо жоохон замбраагүй дөө байгаад байгаа хүмүүсүүдийн мэдлэг дэндүү одоо тийм замбраагүй байгаа учраас энэ талаар дахиж ярих гэж бодож байгаа. Би энэ талаар өмнө нь бас нэг удаа ярьжсэн. Тэгвэл одоо энэ надад үзүүлж байгаа улсуудыг хараад байхад бол үнэхээр замбраагүй хэрэглээ бол одоо үргэлжлээд байгаа юм байна гэж би бол ойлгосон. За эхлээд D витаминээс эхлэе. За D витамины зохистой хэмжээ, цусндах зохистой хэмжээ хэд байх ёстой юм бэ гэхээр зэрэг за ер нь бол нэг 30 нанограмм мл-ээс дээш байх ёстой. 30 нанограмм мл-ээс нэг 100-ийн хооронд байх ёстой. А гэтэл энэ D витамины дутагдал гэдэг юм бол одоо маш харьцангуй бол одоо Монгол улсад нэлээд өндөр байдаг. За тэгвэл энэ нөхцөл байдал бол их өөрчлөгдсөн байна лээ. Ковидын өмнө бол D витамины хэрэглээ их бага байсан чинь орчин үед бол ингээд D витаминыг маш их өргөн хэрэглэдэг болсон юм байна лээ. Тэрнээс болоод одоо ингээд жоохон замбраагүй хэрэглэх тал руугаа орчод байгаа юм. Ковидын өмнө ингээд надад үзүүлж ирсэн улсуудад бол жишээлбэл 8 нанограмм одоо миллилитрээс доош орсон улсууд маш илбэг байдаг гэсэн. Одоо сүүлийн үед ингээд надад үзүүлж байгаа улсуудын бол маш өндөр түвшинд хүрсэн байлаа л да. Тэгэхээр зэрэг энэ D витаминыг бол бид нар их зөв зохистой хэрэглэх ёстой. Үнэхээр дутагдж байгаа улсууд нь уух ёстой юм а гэдгийг ойлгомоор байгаа. Ер нь бол энэ олон улсын удирдамжуудыг хараад байхад бол за 20-с 30-ын хооронд бол хэрэгэлсэн ч болно, хэрэглээгүй ч болно гэж үзэж байгаа. 20-с 30-ын хооронд. За 8-аас 20-ын хооронд бол одоо аятайхан хэрэглэх ёстой. За ингээд 8-аас доош орсон улсууд бол гүн дутагдлын хэмжээ гэж ойлгож болно. 8-аас доош орсон улсууд бол өндөр тунгаар бас хэрэглэж болно гэж үзэж байгаа. Тэгэхээр ямар улсууд хэрэглэх ёстой юм бэ гэхээр зэрэг нэгдүгээр 8-аас доош орсон улсууд хэрэглэх ёстой. 8-аас 20-ын хооронд байгаа улсууд нанограмм миллилитр цусндах хэмжээ шүү. Эдгээр улсууд бол нэг дунд зэрэгээр хэрэглэж болно. За 20-с 30-ын хооронд бол хэрэгэлсэн ч болно, хэрэглэхгүй байсан ч болно. Зохистой ингээд тохируулаад хэрэглэж болно гэж байгаа. За 30-аас 100-ийн хооронд бол зайлшгүй хэрэг шаардлагагүй гэж үздэг ийм хэмжээ байхгүй юу.
Тэгэхээр сүүлийн үед надад үзүүлж байгаа улсууд бол ихэнх нь одоо зарим нь 30-аас дээш, бүр зарим 100 муу хүрсэн улсууд зөндөө байгаа. Тийм учраас ер нь D витаминыг та нар ер нь яаж одоо зөв зохистой одоо хэрэглэх ёстой юм бэ гэхээр зэрэг D витамин гэдэг бол нэгдүгээрт хүний биеэс өөрөөс нь ялгардаг витамин. За витамин гэж бас хэлэх нь бол учир дутагдaltaй гэж сүүлийн үед бол эрдэмтэд ярьж байгаа. Яг бол хүний бие өөрөө бүтээж чаддаг иймэрхүү бодисыг бол эрдэмтэд бол витамин гэхээс гадна гормон гэж бас нэрлэж байгаа. Гормон гэж нэрлэж байна. Тийм учраас зарим эрдэмтэд бол D витаминыг бол гормон юм аа гэж нэрлэдэг байгаа. А зарим эрдэмтэд бол D витаминыг бол за яг витамин гэж бас хэрэгжилж байгаа. Гэхдээ хүний бие өөрөө ялгаруулж чаддаг ийм бодис юм аа. Тийм учраас гормон гэж хэлэх нь илүү зохистой юм биш үү гэж ярьж байгаа. Тэр нь ч зөв гэж үздэг. Тэгэхээр зэрэг D витамин одоо хаана ингээд үйлдвэрлэгддэг юм бэ гэхээр зэрэг хүний нүдний одоо ингээд хүн нүдэрээ ингээд нарны гэрэл рүү ингээд харахад бол хүний нүдэнд маш их хэмжээний D витамин бас бүтээгддэг гэж байгаа. Түүнээс гадна хүний арьсан дээр ингээд арьсны гадаргуу дээр нарны гэрэл тусах үед бол D витамин бол үйлдвэрлэгдэж байдаг. Тийм учраас нар дутагдаагүй байгаа цагт бол D витамины дутагдалд орох нь их ховор. А гэхдээ одоо орчин үед бол хүмүүсүүд ингээд нөгөө нэг нарнаас дэндүү их зүгтаадаг болчихсон. Одоо нүрээ харлан ч гэдэм үү, бие одоо ингээд дэндүү ингээд харлчин гэж бодоод нарнаас дэндүү их зүгтаадаг болсон учраас D витамины дутагдалд орох нь илбэг байгаа. Түүнээс биш ингээд гадаа зүгээр ингээд явдаг тийм ээ. Малгаагүй явдаг ч гэдэм үү. За эсвэл бол зуны цагаар ингээд бие ингээд наранд шардаг иймэрхүү улсууд бол D витамины дутагдалд орох нь нэг ховор л доо. За түүнээс гадна хоол хүнснээрээ бид нар D витаминыг бас авч болдог. Хоол хүнс бол хүний биед маш их хэмжээний D витамин өгөх боломжтой ийм витамин байхгүй юу да. Тэгэхээр зүгээр ингээд эрүүл хооллдог хүн бол нэг тийм амархан D витамины дутагдалд ороод байх нь их ховор байдаг. Тэгэхээр ямар хоол хүнс ингээд D витаминд одоо маш их баялаг байдаг вэ гэхээр зэрэг хамгийн баялаг хоол хүнс бол тарган загас байдаг. Тарган загас буюу өөх ихтэй загас бол одоо ингээд D витаминаар маш их баялаг. За үүн дотор бол хамгийн одоо D витаминаар баялаг загас бол одоо яргаа загас гэж нэрлэдэг шүү дээ. Одоо нөгөө салмон гэж нэрлэдэг. Салмон гэд байдаг тэр загас бол D витаминаар хамгийн баялаг ийм хоол хүнсний бүтээгдэхүүн. За тэгэхээр ялангуяа тарган салмон загас идэх гэдэг бол маш их D витаминаар бол баялаг ийм байдаг. За дээр нь дараа нь бол сардин орд юм шиг үлээ. Сардин бол D витаминаар маш баялаг гэж үздэг ийм загас байж байгаа. За түүнээс гадна одоо монголчуудын хувьд бол одоо ингээд бид нар чинь мах их иддэг. Махан дотор D витамин бол хангалттай их байдаг. За бага зэрэг ингээд бололт нь арай жоохон одоо хагас шүүрхий ч гэдэм үү. Тийм одоо мах бол илүү D витаминаар баялаг гэж үздэг. За дээр нь бол одоо нөгөө юуны илэгний нухш байгаа тийм ээ. Илэгний нухш бол бас их баялаг гэж үздэг байгаа. За илэгний нухш байж байгаа. За дээр нь бол одоо өндөг. За тэгээд дээр нь бол сүү цагаан эдээ бол D витаминаар маш их баялаг гэж үздэг. Тийм ч учраас ер нь бол манай монголчууд одоо дээр үед бол маш их тийм яс сайтай байдаг байсан нь бол нэгдүгээрт наранд их хангалттай одоо цагийг өнгөрөөдөг байж нарнаас их айхтар зүгтаад байдаггүй багада хүүхдүүд наранд их байдаг байсан учраас яс сайтай байсан байх нэ шүд их цав цагаан гоё тийм том цагаан шүдтэй ийм байсан нь бол D витамин бол хангалттай авч чаддаг байжээ гэж. Одоо орчин үед бол хүүхдүүдийг наранд тоглуулах нэг багассан учраас энээс болоод ингээд нэгдүгээр D витамин жоохон дутагдах маягтай байгаа. Тийм учраас дандаа ингээд бэлтгэн маягаар өгөөд байгаа шүү дээ. За энэ дээр бол хэмжээ дамжаан дээр бодох хэрэгтэй. Ерөөсөө дэлхийн хэмжээнд бол D витамины зохистой хэмжээ гэж байгаа. Энийг бол эмч нарт зориулаад ингээд гарын авлага өдөрдөмж маягаар ингээд эмч нарт ингээд заадаг хэмжээ байдаг. За тэр тоо хэмжээнээс бол сүүлийн үед бол бүр замбраагүй одоо хэрглэж эхэлсэн. Сүүлийн үед бол энэ 50 мянган одоо нэгжтэй маш өндөр тунтай D витаминыг одоо өгдөг юм практик бол ихсээд байгаа. Гэхдээ энэ бол яг ингээд одоо биднүүсийн түгээмэл хэрглэж байгаа удирдамжууд дээр бол тийм 50 мянган
одоо олон улсын нэгжээр энгийн одоо зүгээр нэг бага зэргийн одоо Д витамины дутагдaltaй хүнд бол хийн гэсэн заалт байхгүй. Үнэхээр Д витамины гүн дутагдaltaй бол хийж болно хөөс биш. Ердийн одоо цусан дах Д витаминых нь хэмжээ магадгүй нэг 8-аас 20-ын хооронд байгаа хүн дээр бол ингэж 50,000-аар ч юм уу өндөр дозоор хийн гэсэн асуудал бол байхгүй байдаг. За яг өндөр дозоор хийх үед бол яг ховор тохиолдолд шүү. Дандаа биш. Д витамины бас хордлого бас үүсэх тохиолдол байдаг. За хордлого үүсгэлээр тэр хүндээ бол бас их тавгүй нөхцөл байдал бол үүсэх тохиолдол байдаг л да. Тэгээ тэр нь бол их ховор л да. Гэхдээ ер нь бол яг энэ Д витамины ингээд мэрэгжилтнүүд хамгийн одоо өндөр мэдлэгтэй одоо мэрэгжлийн улсууд бол Д витаминыг өндөр дозоор хийгээд хэрэггүй. Тогтмол дозоор, багавтар дозоор ингэж эмчлэх нь илүү зохимжтой байдгиймаа гэдэг талаар бол ярьж байгаа. Тийм учраас одоо сүүлийн үед хэд өндөр дозоор ингэж тарьж хэрэглэх нь бол хэр зэрэг зохимжтой юм бэ гэдэг дээр маш том асуултын тэмдэг байгаа шүү. Тийм учраас зөв зохистой хэрэглээрэй гэж бас хэлмээр байна. За ингээ хитрхи их ингээ Д витамин хэрэглээд хитрхи кальц хэрэглээд авах юм бол Д витамин чи өөрөө кальцийн ялгарлтыг ингээ дэмждэг юм витамин байхгүй. Тийм учраас Д витамин уун гэдэг бол кальцийг их хэмжээгээр ууж байгаатай нэг том ялгаа байхгүй. Цусан дах кальцийн хэмжээг маш их нэмэгдүүлдэг юм витамин. За тийм учраас хэрвээ хитрхи их Д витамин хэрэглээд хитрхи кальц хэрэглээд авах юм бол бөөрийн чулуу үүсдэг шүү. Сүүлийн үед бөөрийн чулуутай улсууд их нэмэгдээд байна. Тийм учраас би бол энэ Д витамины зохисгүй хэрэглээ, кальцийн зохисгүй хэрэглэнээс болоод энэ одоо юуны хэрэглээ бол өндөр байна уу? Бөөрийн чулуу их өндөр байна уу гэж харж байгаа. За энийг бодно үз. За хоёрдугаарт за ер нь бол хийчмээр л байна л да. За хоёрдугаарт болохоор зэрэг юу орж ирдэг юм бэ гэхээр зэрэг одоо харагдаж байна уу та бүхэн маань. За хоёрдугаарт юу орж ирж байна вэ гэхээр зэрэг омега гэдэг тосны хэрэглээ. Омега. За омегаг бол бид нар одоо сүүлийн үед маш их замбраагүй хэрэгжилж байгаа. За замбраагүй хэрэгжилж байгаа боловч яг вэ омега 3 гэдэг бол хүний биед бол сайн өөх тос мөн үү? Мөн. За омега 3-аар бол загсны тос маш их баялаг байдаг. Тархины үйл ажиллагаанд сайн, судасны үйл ажиллагаанд сайн, зүрхний үйл ажиллагаанд сайн гэж үздэг. Гэхдээ сүүлийн үед ингээд юунууд гарч ирээд байгаа. Одоо шинэ судалгаанууд их гарч ирж байгаа. За энэ судалгаагаар бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр зэрэг омега их хэмжээгээр хэрэгэлсэн хүн болон хэрэглээгүй хүмүүсүүдийн хооронд ялгаа хэр зэрэг байна вэ гэдэг ийм судалгаа хийсэн байл. За үүгээр юу гэж харагдаад байгаа вэ гэхээр зэрэг хэрвээ омега их хэмжээгээр хэрэглэмээр байгаа бол зүрхний хэм алдагдaltaй юм уу? Эсвэл зүрхний одоо судасны одоо нарийсалтай буюу ишими гэж нэрлэдэг байдаг. Ischemic heart disease гэж нэрлэдэг. Зүрхний титэм судасны нарийсалтай улсууд бол хэрэглэх юм бол ач холбогдолтой. За эсвэл зүрхний хэм алдагдaltaй хүмүүсүүд хэрэглүүл ач холбогдолтой. Түүнээс биш ямар нэгэн одоо эрүүл мэндийн ноцтой өөр ямар нэгэн өвчин байхгүй бол яг ингээд их хэдэн зуун мянган хүн дээр хийсэн судалгаагаар бол нас баралттай холбоотой ямар нэгэн томоохон ялгаа бол гарсангүй гэсэн ийм судалгаа гарч ирж байна. Тэгэхээр хоёр тохиолдолд бол омега хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна тийм үү? Нэгдүгээрт яах нь вэ? Зүрхний хэм алдагдал өндөр, хоёрдугаар зүрхний ишими буюу титэм судасны нарийсалтай улсууд. Ийм хоёр бүлэг улсуудад бол ач холбогдолтой юм байна гэсэн судалгаа гарсан байлээ. Тийм учраас зөвхөн том жижиггүй тэгээ хөгшин залуугүй замбраагүй хэрэглээд байх нь нэг одоо юу юм бэ? Зөв юм уу, буруу юм уу гэдэг дээр бол асуултын тэмдэг гарч ирж шүү гэдэг асуудал байна. За дараагийн бас нэг хэрэглээ. За энэ бол мультивитамины хэрэглээ. За мультивитамин гэдэг бол маш их тийм одоо болгоомжлох ёстой зүйл байгаа. Яг бол мультивитамин гэдэг дотор маш олон юмнуудын холц байж идэг. Одоо тийм учраас мультивитамин гэдэг имийг бол одоо суур өвчнөд. За магадгүй бөөр муутай ч юм уу, зүр судасны өвчнөд ч юм уу, магадгүй илгэний өвчнөд, бөөрийн дутагдaltaй, бөөр нь гэмтдэг иймэрхүү улсууд бол замбраагүй мультивитаминыг хэрэглэмээргүй байгаа. Яг бол мультивитамин дотор маш их эрдэсүүд байдаг. Зарим тохиолдолд одоо витаминуудаас гадна эрдэс, за тэгэл амийн хүчил маш олон юм холцсон байдаг. За тэр дотор танд одоо зохихгүй ч юм уу, танд муу юм байж явах үе гэдэг асуудал яригдж байгаа. Тийм учраас хэрвээ та мультивитаминыг хэрэглэж байгаа бол тодорхой хэмжээнд хэрэглэснийхаа дараа
элэг, бөөр, за ходоодонд чинь одоо ямар нэгэн хордлого, ямар нэгэн гэмтэл учруулж гинүү гэдгийг шалгаж байх хэрэгтэй. За огт шалгахгүй ингээд сохроор ингээд мультивитаминыг сайн лимгэнлээ гээл ямар ч хамаагүй витаминыг уугаад байж болохгүй. За ялангуяа энэ мультивитамин дотор бол ниацин, B3-ын төрлийн витаминууд, никотины хүчил гэх мэтчлийн юмнууд их байдаг. За гэтэл энэ никотины хүчил, ниацин, одоо B3 витамин гэдэг чинь бол илгийг хордуулдгаараа бол алдартай юм витамин байж байгаа. Тэгэхээр хэтрүүлж хэрэглэх юм бол илэгний хордлого өгж явах магадaltaй шүү гэдгийг бол маш сайн хянаж хэрэглэж сурна уу гэхээс биш. За сайн болгоныг хэрэглээд байна гэдэг л ерөөсөө замбраагүй хэрэглэж бол ерөөсөө болохгүй шүү гэдгийг бас онцолж хэлмээр байна. За энэ одоо мультивитаминтай холбоотой дотор нь байгаа янз бүрийн одоо витаминуудын хордлогын талаар та бүхэн асуух юм гарвал хэлээрэй. За би бол замбраагүй хэрэглэх нь зохимжгүй. Хамгийн зөв зохистой мультивитамины хэрэглээ юу юм бэ гэхээр зэрэг мультивитамин хэлбэрээр биш. Дан витамин хэлбэрээр яг өөртөө дутагдаад байгаа тэр витаминийг л олж хэрэглээч. Танд яг ямар витамин дутагдаад байгаа юм? B12 дутагдаад байгаа юм бол B12-оо нөхөж хэрэгэл. Тийм үү? За төмөр дутагдаад байгаа юм бол төмөрөө хэрэгэл. За одоо B-гийн төрлийн витаминууд хэрэглээд байгаа бол B-гийн одоо төрлийн витаминуудыг хэрэглэж болно. C витамин одоо дутагдаад байвал C-гийн витаминыг бас хэрэглээч гэж. Гэхдээ C витаминыг хэрэглэхэд бас их учир бий. Ер нь бол C витаминыг өндөр тунтаа хэрэглэх юм бол бас ходоодны шарх үүсгдэг, ходоодыг цочроодог ийм аюултай эдшүүд C витаминыг хэрэглээ гэдэг бол. Тэгэхээр зэрэг ер нь болж өгвөл хоол хүнсээрээ хүн дутагдаад байгаа витаминээ одоо хэрэглүүл хамгийн зөв одоо зохистой одоо витаминыг нөхөх арга бол зөв хооллолт юм аа. Тэгэхээр зэрэг нэг үг байдаг штэ. За хоол нь им байгээ гэж тийм ээ. Хоол нь их зөв зохистой байгаа учраас яг им шиг одоо ач холбогдолтой байв тий. Хэрвээ та хоолоо им шиг хэрэглэхгүй бол маш их болгоомжтой, маш их цензуртэй зөв хооллолт хийхгүй бол насны эцэст имийг хоол шиг идэх болно гэж нэг айхтар эрдэмтэн хэлсэн байдаг. Хоолыг им шиг хэрэглээч гэж. Өөрөөр яг дутагдаад байгаа тэр хоол хүнсээ одоо яг зөв хэмжээгээр нь ингэж зөв хэрэглээч. Тэгж чадахгүй бол та насныхаа эцэст имийг хоол шиг хэрэглэх болно гэж. Имийг хоол шиг хэрэглэнэ гэдэг бол хэцүү шттэ тийм ээ. Тэр олон эмнүүдийг өдөр болгон ингээд зарим эмнүүд чинь хортой байж байгаа тийм үү. Тэрийг одоо идэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдалд хүрэн шүү гэж байгаа. Энийг та бүхэн маань гүнзгий ойлгох. Тэгэх юм бол та тэр мультивитамин ч гэдэм үү зохисгүй хэрэглэнээс өөрийгөө хамгаална. Ямар хоол хүнс С витаминээр баялаг байдгийг. Тэрийг хэрэглэх юм бол та С витамин дутагдалд орохгүй тийм үү? Ямар хоол хүнс Д витаминээр баялаг байдгийг. Тэгэх юм бол та тэр Д витамины дутагдалд орохгүй. За тэгвэл ямар хоол хүнс Б витаминээр баялаг байдгийг. Иймэрхүү маягаар ингээд зөв зохистой хэрэглэх юм бол ирээдүйд бол одоо имийг хоол шиг хэрэглэхгүй болно шүү гэж одоо хэлсэн байгаа шүү дээ. Тийм ээ? За ингээд гол санаагаа бол та бүхэнд хэллээ. Та бүхний асуултанд хариулъя. За. За Д витамин 15-тай гарсан. За. Яаж За Д витамин 15-тай гарна гэдэг бол жоохон бага зэргийн Д витамины дутагдал байна. Тэгэхээр хэрвээ та Д витамины дутагдал хэрвээ 15-тай гарч байгаа бол өдөр болгон за яг ингээд тодорхой хэмжээгээр би энэ удаа бол маш их хэмжээ багавтар ярих гэж бодож байна. Яг бол хүмүүсүүд чинь их замбраагүй эмчин ярьсан юмыг ингээд замбраагүй хэрэглэх дуртай учраас та яг ингээд тохирсон хэмжээгээ яг эмчээр ингээд заалгаад ингээд жор бичүүлж авч жагаад жорын дагуу тэр Д витаминыг хэрэглээд тэгэд хэрэглээд дуусгахлаараа зэрэг цусан дахь Д витаминыхаа хэмжээг үзээд за нэг 30-аас дээш гаргачихад бол танд бол хангалттай гэж ойлгож байна. Д витамины хэмжээ өгөөд дутагдaltaй гэж гараад Д витамин уусаа. Одоо нөхцөл үг нь яаж үзэх вэ? За тэгэхээр зэрэг одоо бол витамин уужтаа үзэхгүй эсвэл ууснаа зогсоогоод хэд өдрийн дараа үзэх үү? За ерөнхийдөө витаминаа ууж дуусангууд л үзэхэд бол болно доо ер нь бол. Гэхдээ ер нь бол Д витамин бол хүний цусны дотор одоо байх одоо хэмжээ бол
7 хоног тутам 2 дахин багасч идэг гэж үздэг. Тэгэхээр зэрэг та ер нь бол D витаминыг байнгын D витаминаар байнгын баялаг хүнс хэрэгжилж байхгүй бол огт D витамингүй хоол хүнс хэрэглээд байх юм бол ингээ багассаар байгаад нэг магадгүй нэг 2-3 сарын дараа ихэд таны цусны дотор байгаа D витамины хэмжээ бол нэлээд бага хэмжээ рүү очих магадaltaй гэж ойлгож байна. D витамины уухдаа заавал кальц, магниттай асууж уух хэрэгтэй. Ер нь бол зайлшгүй шаардлага бол байхгүй. Ер нь бол D витамин чинь өөрөө кальцийн хэмжээг бол цусны доторх кальцийн хэмжээг ингээ нэмэгдүүлэх чадвартай витамин учраас яг уу үнэхээр кальцийн дутагдaltaй байх юм бол кальцтай ингээд холиод ууж болно. Кальцийн дутагдал байхгүй тохиолдолд D витаминээ дангаар нь хэрэглэсэн ч болно. За үнэхээр ясны сэргижилттэй кальцийн дутагдaltaй иймэрхүү хүмүүсүүдэд бол D витаминыг кальцтай холиод ууж болно. Тэрийг бол үнэхээр эмчээр заалгаарай л гэж би одоо хэлмээр. Гэхдээ манай эмчнэр өөрсдөө их зөв одоо бодлоготой, зөв мэдлэгтэй, зөв зохистой яаж энэ өвчтнийгээ одоо би зөв зохистой эмчлэх вэ гэдэг тэр өдөрдмжаа жоохон харж эмчилмээр байна. Түүнээс бүх юм чинь цаанаас нь судалгаан дээр үндэслээд эмчнэрт зориулаад өдөрдмж гаргаад өгсөн байгаа штэ. Гэтэл тэр өдөрдмжаа зөрөөд хамаагүй өндөр тунтай D витамин хэрэглээд байдаг ч юм уу, тариулаад байдаг ч юм уу. Тэр чинь одоо хэр зөв юм бэ? Эмчнэр минь энэ дээр бас жоохон ухамсар гаргаач ээ. Би одоо бас заримдаа харддаг шүү дээ. Манай эмчнэр одоо заримдаа энэ эмийн компаниуд, элдв янзын нөгөө нэг эм нийлүүлдэг компаниудын үгэнд ороод ингээд тэднүүсийнхээ одоо чиглүүлгээр ингээд хаяа өндөр тунтаа хийгээд байдсан биш үсттэй гэж би бас харддгийн. Буруу хардсан бол намайг уучлаарай эмчнэр минь одоо. За бүгд минянгатай D өгж байгаа. Ингээ байн өгөөд өгөх. Хүүхдийн хувьд бол одоо яг дутагдлыг дарах дооз гэж нэг тустай байгаа. За ингээд барих дооз гэж бас тустай байгаа D витамины хувьд бол. Тэгэхээр зэрэг танаа хүүхэд D витамины дутагдалд орчоод эмчилгээнд ороод явж байгаа юм уу? Эсвэл бол ингээд хэвийн хэмжээндээ очсон зүгээр ингээд тогтмол барих хэмжээнд ууж байгаа мó гэдгийг ялгах хэрэгтэй байхгүй да. Сэргийлэх зорилгоор юм уу? Сэргийлэх зорилгоор бол яг цусндах D витаминых нь хэмжээг тогтоогоод тэр хэмжээг нь надад харуулаад төгөө. Тэгээд тэрийг нь харж агаад яг зохистой хэмжээгээр нь хэрэглэмээр байгаа. D витамин одоо ялангуяа бага насны хүүхдүүдэд хэтэрхий бол яс хэтэрхий одоо хатуу ястай болох эрсдэлтэй гэж бас үздэг шүү дээ. Дутагдах юм бол архит гэх мэтчлэн одоо ясны сэргэжилтийн аюултай өвчнүүд бас үүсдэг. Хэтэрхий бол яс хэтэрхий хатуурна гэдэг бас нэг юм үүсдэг. Тэгэхээр яг тэр зохистой алтан дунджийг барьж явах нь илүү чухал юм аа гэдгийг ойлгоорой. За ингээ та бүхэн маань энэ маш чухал миний энэ лайвыг ингээ бусад хүмүүсүүдэд түгээгээд шеэрлээд өгөөрэй. Тэгэхгүй энэ мэдлэггүй янз бүрийн улсуудаас болоод ингээд буруу зүрх хэрэглээ их байна. Та бүхний энэ шеэрлж байгаа ач тусаар тэр хүмүүсүүд чинь зөв хэрэглээ рүү шилжих болно. Тэгээд дагах улсуудыг бол дагаарай. Өнөөдөр шинээр дагсан улсуудад бас бэлэг бэлгэлж байгаа. Нэг хүнд шүү. Нэг дагагчд ингэж азтан тодруулж ингэж энэ гоё номыг бэлгэлнэ. За. Энд хамаагүй нэг. За. Зааш нэг автмаа нэг коммент байна. За ямар асуулт орж ирж байна? Нийлэх солиулаад 3 сар болж байна. Нүд шарлаад шээс хөтгөн гараад яах вэ? Элэг солиод 3 сар болж байна. Нүдний шарлаад шээс нь өтгөн гарч ийн гэж байна тийм ээ. За энэ бол элэг солисны дараа хамгийн түгээмэл тохиолддог энэ хүндрэл байдаг. Тэр нь юу вэ гэхээр зэрэг нөгөө элэг солисны дараах цөсний сувг нь ингээд өрөвсөд ч юм уу эсвэл цөсний яг сувгны залгаасан дээр ингээд нарийсэл үүсээд тэрнээсээ болоод ингээд нүд шарлаад ундаг л да. Тэгээ энэ бол маш ноцтой шинж тэмдэг. Тийм учраас та маш яаралтай тэр цөсний сувгийг хэрхэн нээх вэ? Тэрийг онгоолож тэр бөглөрлийг зогсоохгүй бол наадах чинь бол таны шилжүүлсэн тэр хүлээж авсан элэг чинь бол ажиллагаагүй болох аюултай байна. Тийм учраас маш яаралтай тэр эмчилгээнд орох ёстой шүү. Эмчилгээнд ороорой гэж хэлмээр нь бүр болохгүй яаралтай маргааш хурж ирээд яаралтай зөвлөгөө аваарай л гэж би хэлмээр байна да. За өөр. Омега 6 нэмдэг уучлах.
Омега 6000-тай. За яг омегаг бол яг нэгүүлэхэд бол хүн хоол хүнсээр бас авч болдго юм штэ. Манайхан юм л бол хөдөлж авч ингэж ууж идэнэ гэж бодоод ах шиг байна. Үгүй штэ. Ямар ч гайхалтай хоол тэжээлийг бол хүнсээрээ идж байгаа хоол хүнсээр авч болно. Омегагаар хамгийн их баялаг юм бол одоо загасны тос гэж байгаа. За тэгээд дээр нь бол одоо янз бүрийн самарнууд байгаа. Самарнууд маш их одоо омегагаар баялаг байдаг. Хушиг байж болно. За газрын янз бүрийн самарнууд байж болно. Самарнууд бол эрдсээр их баялаг, дээр нь омегагаар их баялаг байдаг юм шүү дээ. Одоо манай одоо ингээд гайхалтай гой нөгөө хушны самарнууд байгаа шүү дээ, тийм ээ. Манай Монголын өөрийн самар. Тэр самрыг чи айгүй гоё ингээд цөмөөд ингээд бүр бүтээгдэхүүн болгоод ингээд зарж штэ. Тэр самарнаас хаяа нэг цөөхөн хэдийг ингээд иддэж болно. Хэтрүүлж идэх юм бол нойр улчраагаа цочроож болно. Бас бялуурч болно, бас онцгүй штэ. Тийм учраас зохистой хэрэглээг аваад хүнсээрээ одоо нөгөх шаардлагатай байна. За ёо. За. За ер нь ямар нэгэн витаминээс болж юу гэдэг илэг хатуул. Ямар нэгэн витаминээс болж болно. За ямар витамины үед хамгийн их илэг хатуурдаг вэ гэхээр зэрэг би түрүүн уг нь зохис богинохон хэлсэн одоо нөгөө B3 ниацин гэдэг витамин бол илгийг маш их гэмтээдгээр алдартай байгаа. Тэгэхээр зэрэг ниацин агуулсан, никотины хүчил агуулсан, тийм ээ B3 агуулсан мультивитамин ууж байгаа бол илгийг чинь гэмтэж гин үгүй юу гэдгийг маш сайн одоо хянж үзэхгүй бол замбраагүй хэрглэж хагаад илгээ одоо цүүд хийх вэ гэж одоо би бас та бүхэнд хэлмээр байна. Болгоомжлуулмаар байна гэж хэлмээр байна. За цааш нь. За энэ шинжилгээнүүдийг танаа дээр авч байгаа юм. За авч байгаа. Ерөнхийдөө шинжилгээнүүд D витамин энэ төрийг бол үүзэн, кальци энэ төр бол бүгдийг нь үүзэн. За ингээд өнөөдрийн маань шин дагагч нар бол бүгдөө азтан болох нь байна шүү та бүхэн маань. Бүгдөө яг нэг нь азтан болох нь байна. За тэгээ сайн дагаад өгөөрэй та бүхэн маань. За лайв маань сайн шеэрлээд өгөөрэй. Олон хүнд хүргээд өгөөрэй. Энэ замбраагүй хэрэглэнээс бид нар бас жоохон өөрсдөө хамгаалмаар байна. За хүүхдэд сайн ингээ олон төрлийн витамин байн уулгаад байх юм энэ зөв бороо. За тэр орцыг нь хармаар байна. Ямар орцтой найруулгатай юм уугаад байгаа юм тийм ээ. Тэрнээс л мэдэгдэн штэ. Түүнээс биш аль одоо сайн витаминыг тэргэх үү? Аль одоо аюултай хэтрүүлэн хэрглэж байгааг тэргэх үү? Тийм биз дээ. Тийм учраас ийм витамин хэрглэж болох уу гэд дараад хүрээд ирэх юм бол тэрийг бол хилээд өгч болноо. За. ВД вирустэй хүн ямар витаминыг байн зүгээр вэ? БД вирустэй гэсэн үү? За БД вирустэй хүн бол элэгний дутагдалд орох аюултай, элэг муудаж байгаа байж болно. За элэг муудаад эхлэхээр ер нь хамгийн одоо түгээмэл хэрэгтэй витаминууд гэвэл одоо нэгдүгээрт бол С витамин байж байгаа. За тэгээ Б витаминууд бол бүгдөө элэг муудаад эхлэхээр бол Б витамины дутагдал маш их үүсч эхэлдэг. Тэгэхээр Б-гийн одоо бүх төрлийн витаминууд гэхдээ түрүүн хэлсэн B3 бол элгэнд бол жоохон аюултай гэж үздэг юм шүү. Бусад Б-гийн витаминууд бол гайгүй байдаг юм аа гэж хэлмээр байна. За өөр Е витамин бас. Е витамин бол элгэнд их сайн витамин гэж явдаг штэ. Тийм учраас Е витаминыг бол бид нар одоо элгэний зарим өвчний үед бол бас хэрэгэлдэг витамин байж байгаа. За иймэрхүү юм хэлмээр байна. За өөр асуух тодруулах юм байна уу? Ингэсгээд өндөрлөх үү дээ. Үзүүлбэл цаг яаж авах вэ? За би ч одоо өдөр болгон л үзлэг хийж байгаа дөө. Тэгээд ер нь бол цаг тараадаггүй, өглөө болгон номер тараачдаг. Тэгэл номерынхаа дагуу ирсэн дараалалаар л үзчихдэг юм байгаа. Тэр нь одоо хэрүүл ам багтай одоо шудраг юм уу даа л гэж одоо харддаг юм. За ном хаагаар зарж байгаа вэ? Ном бол одоо номын дэлгүүрүүдэд ч байж байгаа, манай эмнэлэг дээр ч одоо зарж байгаа, хаасаагүй зарж байгаа. Гэхдээ өнөөдөр бол бид нар нэг шин дагагч нартаа, нэг азтай дагагчтай бол энийг бэлгэлье гэж одоо бодож байна. Ингээд би гэхдээ цаашдаа бас лайв дээр бас нэг одоо азтанд ингээд юу номноосоо бэлгэлж байе гэж бодож байгаа юм. За цааш нь. D витамин дангаараа биш К2-тай хамт уух нь зөв. D витамин дангаараа биш ээ. D витамин гэсэн үү? D витамин К2. К2-тай хольж уу? За хольж ууж бас болно. Тэгтээ К витамин үнэхээр дутагдж гин үгүй юу гэдгийг тогтоох нь зүйтэй. Холиод бас ууж бас болно л доо. Тэгээ К витамин чи өөрөө бол цусны бүлэгнэлтийг дэмждэг витамин шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг хитрхийн бол бас
юу болох вүлээ гэдгийг бодох хэвээр. Үнэхээр цусны бүлэгнэлтийн жоохон дутагдaltaй байх юм бол байж болохоор харагдаж байгаа. К витамин гэдэг чинь өөрөө цусны бүлэгнэлтийг дэмждэг юм витамин баггүй юу? Хэтрүүлж бас болохгүй гэсэн үг. За. Цааш нь. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Ингээд лайва өндөрлүүлье. Та бүхэн маа витаминээ дандаа зохистой зөв хэрэглээрэй гэж хэлмээр байна. За дараагийн лайвуудаар бол би бас бусад витаминуудын талаар ч юм уу бусад ингээд буруу хэрэгжилж байгаа юмнуудын талаар бас ярих гэж бодож байгаа шүү. За анхаарал хандуулсанд баярлалаа.